үер, төвчрээ, хог хаягдал. Эрт үеэсээ энэ дөрвөн асуудалтайгаа Улаанбаатар ирээд амьдарсаар ирсэн. Гэтэл үрийн улсад харахад бүх зүйлс өөрчлөгдсөн. Зөвхөн хотын дарга энэ дөрвөн асуудлыг шийдэх хүн л зогсоож чадхаар байлаа. Гэтэл хотын иргэдэд тэр хамгийн хэрэг болох үед тэр алга болсон. Тийм. Тэгэл л. Энэ асуудлыг шийдчихэр дэжгүй хотын дарга алдаагүй л дээ. Тийм болохоор Мару, миний бие хэрвээ намайг хотын дарга болгол энэ асуудлуудыг өөрийнхөө энэ авраг үлэмж тарихаараа яаж энэ асуудлуудыг шийдэхээ та нарт ярьж өгье. Ер нь Улаанбаатарт үер болоогүй байсан ч гэсэн нэг энэ тэнд амар ус тогтчихдээ штэ. Тэгэхээр энэ их үерийн ус болон тогтсон усыг яаж шийдэх вэ те? Бид хоёр асуудал байгаа. Тогтсон ус нь зайлуулах шугамтайгаа холбогдоогүй. Нөгөөх нь болохоор ус зайлах хэсэг бүглэрэх, эсвэл бүгэлж барилга барих. Тэгэхээр энэ хоёр асуудлыг шийдэх арга бол ус зайлуулах шугамаа бүглэх юм аа. Тийм ээ. Нэг тийм үг өгдөө штэ. Сул талаа зас эсвэл түнтэйгээ зөгцөж амьдргээд хэрв хотын ус цуглаад тэр чигээрээ усан давтчихвол бид хүн болгонд зав авч өгөөд тэгээ усан тээврээ хөгжүүлж болно. Бүрийн усандаа загас үржүүлгийг дэмжиж өгснөөр нийслэлчүүд цагаа зөв боловсонд загасжилж өнгөрөв. Бас хоол ундныхаа асуудлыг давхар шийдчихэж байгаа юм. Гайхалтай. Та бүхний харж байгаачлан би энэ сангны хүнээс сулгалаагүй. Бас энэ шийдлээрээ махны үн, бензин, төвчрээ болон замын асуудлуудыг үе шат дараалан бүгдийг гайхалтайгаар шийдэж байгаа. Тэгээ та нар бодож байгаа бах. Мару, зундаа ингэ төвчрээ шийдэж байгаа юм бол өвөл нь яах юм бэ? Хотын иргэн саан зовх хэрэггүй. Учир нь бидний дараагийн ярих асуудал бол тэгэхээр ирээдүйн хотын дарга болох миний бие анзаарснаар өвөлдөө хот аимшигтай гулгаатай болдог тийм үү? Энэ бол гайхалтай хэрэг юм. Та нар минь санааг ойлгож байна те? Яг миний бодож байна те? Та нэг жоохон хайрцагнаасаа гарч бодох гээд үстэй. Хайрцагнаасаа гар. Наад хайрцагнаасаа гараа. Хүмүүс бүгдэнд нь тишүүр авч өгөөд гулгахад тэгээд төгс орчин бүрдүүлэх юм. Гэхдээ та нар бодож байгаа хотын дарга бид нар өксүр замаар явах хэрэг гарвал яах юм бэ гэ? Саа зовх хэрэггүй. Миний энэ том тарих энэ асуудлыг аль хэдийн шийдсэн. Яармгийн зүг рүү хардаа. Юу тэр юу? Тэр наашлаад байгаа юм. Үгүй л үү. Үгүй. Тийм ээ. Энэ бол дүүжин тээвэр. Бид нар гэрээсээ гараад явахдаа доошоо гулгаад харин буцаж дээшээ гарахдаа дүүжин тээвэр ашиглах болно. Гайхалтай. Ямар гайхалтай юм бэ? Бараг хот тэр чигээрээ Sky Resort болох нь шүү дээ. Энэ гайхалтай шийдлийг харахаар олон жуулчд дэлхийн өнцөг булан бүрээс шавж ирэх болно. Ингэснээр энэ шийдэл маань төгжрээ, идэвхтэй дасгал хөдөлгөөн болон аял жуулчлалын асуудлыг давхар шийдэж байгаа гэсэн үг. Гайхалтай биш гэж үү? Гэтэ энэ хэдий гайхалтай байсан ч гэсэн дараагийн асуудал миний сэтгэлийг өвтгсөөр ирсэн. Энэ бол яг Улаанбаатар зарим хотуудыг бол хог хаягдлаараа гайгүй л дээ. Гэтэл хог хаягдлахгүй байвал гайхалтай биш гэж үү? Ингэж бодсны үүдэн дээр би хуучны найзтайгаа холбогдсон юм. Тийм ээ. Энэ бол Илон Маск. Илон Маск бид хоёр нэг орсны хүмүүс байсан л да. Багаас л цогтой нальж бисэдэж бүр нэгнийхээ першкинээс нэг хатсаар ирсэн. Маш сайн найзууд. Миний Илонтой хийснийг ярьслага байдсан ш. Та мэдгүй. Таныг Илон гэж дууддаггүй эсвэл дандаа Илон Маск гэж дуудаж гинөө? Эг ил хэдэж штэ. Тийм үү? Хүмүүс үү? Би шууд эгийг дуудд юм аа. Илон Маск гэхэр нэг тийм эмэгтэй нэр шиг болчиход байд юм. Оо, эги. Хай. Өдөр би чамтай нэг асуудлын тухай ярих ирсэн юм аа. Нэрийн бичгэн үү? Эги дээр ярих гэсэн. Солиот юм уу? Юу бас солиот байх хэвээр юм уу? Оо. За эги жоохон завхан авах шүү. Хэлээ. Дараагийн асуудлыг ярьчих. За бидний сүүлчийн асуудал бол би өвөл төрсөн л дөө. Тэр амар утаатай байсныг би бүр маш сайн санаж байна. Анх төрөө дээжхээ гидсээс гарахад л намайг их барьж исэн чи хэлсүг. Одоо л мартагддаг.
Тэгэл би багасаа ер нь утаанд төрж өссөн л дөө. Утаанд хөлд орж байсан. Утаанд сургуультай явдаг байсан. Утаанд анхныхаа чартай өчөрж байлаа. Тийм болохоор энэ асуудлыг надаас шийдэж чадах хүн байхгүй гэж бодож байна. Учир нь би хэний ч анзаараагүй зүйлийг анзаарсан. Тэр бол утаагүй зуух. Улс төрчид бидэнд утаагүй зуух өгч ийн гэж хэлсэн. Гэхдээ би нэг аимшигтай зүйлийг олж харсан. Тэр зуухнаас утаа гарч ирсэн. Тийм ээ. Тэр үеэс хойш би энэ утаагүй зуух гэдэг зүйлийг хайсаар ирсэн. Тэд бидрийг ингэж хуурчдахгүй. Сэр монголчуудаа. Тэд жинхэнэ утаагүй зуухыг нуугаад байгааг анзаарахгүй нь гэж юу? Бид нэр тэнэг хүмүүс биш шүү. Хөөе. Утаагүй зуухыг гаргаж өг. Яг одоо би мэдж байгаа шүү. Йоо, яг л болсон байж байгаа. Сайн уу ий? Юу ах вэ? Юу, чи subscribe дараагүй. Уушларыг бас лайк дараагүй юм. За, дараа ирээ за. Яг ямар уртах шиг нэ. Тэгэхээр энэ бичлэг хэрвээ таалагдсан бол бас үүнтэй ажиллах бичлэг үзмээр байвал лайк, subscribe дараад хүмүүст бас шеэрлээрэй. Тэгвэл маш их тус болох болно шүү. Тэг өмнөх бичлэгтэр лайк, share, sub дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дарж байгаа бичлэгээр уулзцгаая.